Сумын хэмжээнд 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургууль хичээллэж, жилдээ 600 гаруй хүүхэд суралцдаг сум бол Булган аймгийн Гурванбулаг сум юм а. Өөрөөр хэлбэл бусад сумдуудтай харьцуулахад хүн ам, түүнд эзлэх залуучуудын тоо ихэнх хувийг эзлэж байгааг харуулж байна. Боловсролын салбарыг даган түүнд ажиллах боловсон хүчин, тэр дундаа шин залуу боловсон хүчний тоо дээгүр үзүүлэлтийг харуулж байгааг илэрхийлнэ. Сум орон нутгаа гэсэн чинсэлтэй түүгээрч зогсоохгүй сумаа өргөжүүлж, өнөөдөр сумын залуусын өмнө тулгамдж байгаа асуудлаа өөрсдөө шийдэх хүсэлтэй байгаа залуус тус суманд олон байна. Манай сумын ерөнхийдөө нийт хүн амын 50 гаруй хувь нь ерөнхийдөө залуучууд эзэлдэг. Тэр утгаараа манай сумын залуучууд бол хөдөлмөрч ажилласаг ийм санаачлагтай залуучууд байдаг. Ялангуяа төр төсвийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын маань нийлэнх хувийн залуучууд байна. Одоо жишээ нь манай сургуулийн хувьд бол 75% залуу боловсон хүчин байж байгаа чигтэйгээр ингэж ажиллаж байна. Тэгээд энэ утгаараа бол ерөнхийдөө ихтэй сургууль төгсөж мэргэжил эзэмшээд ирсэн залуучууд маань одоо чадварлаг санаачлагтай боломжийн сайн ажилдаг ийм залуучууд байдаг юм а. Тэгээд тэр залуучуудаараа бас бид нар бахархаж явдаг. Манай сумын гол онцлог нь хөдөө аж ахуй, мал аж ахуй эрхэлдэг дийлэнх хувь нь. Тэгээд газар тариалан, жимсгэн, тэгэл одоо юу гэдгийг гутал жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс байдаг. Би бол Гурванбулаг сумын эрүүл мэндийн төвд ажилладаг. Намайг Цэн Даяш гэдэг. Би энэ төслийн тухайд бол манай нутаг орныхоо цөлжтийн тухай бас нэг эсээ бас бичих юутай байгаа. Манай сум бол ерөнхийдөө сүүлийн үед бол бас цөлжт их давмгайлан бас их юу төлөвлөрч байгаа. Тэр утгаараа бас элсийн цөлжтийн талаар тэрний гол хөнөөл нь одоо юу байх вэ гэхээр бас үлийн цагаан огт нь бас энэ юугаар бас элсийн юунд бас үлийн цагаан огт нь их болж готоо уйлдуулаад бас энэ цөлжтийн талаар бас иймэрхүү юу байгаа хаа санаа байгаа. Манай суманд бас нэг тулгамдаад байгаа нэг асуудал бол бас ундны усны асуудал байгаа маа. Тэгээд бид нар бас энэ залуучууд бид нар бас одоо ер нь энэ ундны усны сайжруулах талаар бас нэлээд бас нэг ярилцаад бас нэг энэ төсөлд бас нэг оруулахаар ярилж байгаа. Тэгээ манай энэ сумын залуучууд бүгдээрээ энэ ундны усны талаар сайжруулах талаар бас бүгдээрээ хамтарч нэгдэх байхаа гэдэгт бас итгэлтэй байгаа. За залуучууд бидний зүгээс бол одоо Ахмад үеэсээ суралцах юм бол их байна. Тэгээ би энэ жил бага ангийн багш, өв профессор гэдэг багш байна. Тэгээд 4-р ангит ангийнхаа сурагчдад бол одоо Монгол ургамал түүжир гэсэн даалгавар өгсөн. Яагаад гэвэл бид нар одоо энэ их дэлхийн ургамлыг одоо юунд хэрэгтэй төрлөөр нь бид нар бол одоо Ахмад үеэсээ сурч мэдэхгүй бол мэдхээ байлаа тий. Бид нар мэдэж бид нар өөр хүүхдэрээ дамжуулж эх орноо судалж тэр ургамлыг түүж ууж байгаа юм чи эх орноо хайрлах сэтгэл бас хүүхдүүд маань төрөх бах. Тэгээд энэ Ахмад үеэсээ бол одоо энэ их дэлхийг судалж мэдэж авмаар байна гэсэн залуучуудаа уриалж байна. Тэгээ өөр хүүхдээ бас зөв сайхан хүмүүжүүлж эх орноо одоо хайрлаа хамгаалах тийм л үзэлтэй сэтгүүтэй болгомоор байна да. Сумын хэмжээнд ажиллаж амьдарч байгаа залуус төрийн албанд ажил хийж чадсангүй хэмээн гар хомхон суудаггүй гэдгийг нутгийн залуус дуу нэгтээ хэлж байлаа. Өөрийн сурч мэдсэн ур чадвараа ашиглан Гурванбулаг сумын брэнд бий болгох хариуцлагатай ажилд гар бие оролцсон үндэсний дээл хувцас сурлах ажилд олон залуус оролцож өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа л зарим хэсэг нь дугуй засвар нийтийн үйлчилгээ зэргийг эрхлэн ахуй амьдралаа залхахаас гадна гадна дотноос ирэх олон нийтэд хэрэгцээ үйлчилгээг дутагдахааргүй хүргэж чадаж байгаа нь сумын залуусын аж байдал сайжрахад төдийгүй сум орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байгааг онцлсан юм а. Ер нь улс орны хөгжил гэдэг бол одоо нэгжээсээ тий сум орон багаасаа хувь хүнээсээ хувь хүнийхээ санаа санаашаа хэрхэн тэ ажил хэрэгж болгож байна вэ? Тэр талаасаа бол байх ёстой гэж бодож байна л та. Ер нь залуучууд одоо яг энэ төсөл хэрэгжихээс өмнө хүмүүс ингээл хамтраа суугаад ярилцсан залуучууд ярилцахаар бас ярьдаг тий. Манай сумд нэг ийм л ажил хийчмээр энийг ингээд нэг сайхан сайжруулж хийсэн тий. Ингэч юм бол одоо шилбэл манай орон нутгад хөгжил хэрэгтэй байна тийм үү гэдэг ярианд энэ яриануудад бүгдээрээ одоо ингээд ажил хэрэг болох үдээс хүн болон залуучууд болгоом энэ ажлаа өөрийнхөө сайхан санаа бодлоо цаасан дээр буулгаад энэ төсөлд ингээд амжилттай явуулаад хэрэг шалгаж чадах юм бол одоо энэ чинь сум орон нутагт маань энэ төсөл амжилттай хэрэгжих нэг үйлдэл байхгүй юу? Орон нутгийн хэмжээнд залуусын гаргасан санал санаачлагыг дэмжин ажил болгох тухайд үр дүнтэй хэрэгждэг гэдгийг залуус хэлж байлаа. За гэхдээ тус сумын хэмжээнд тулгамддаг асуудал байгаа тул улс төр түвшин манлайлагч зорилтод ТV төсөлд илгээсэн эссэндээ эдгээр асуудлыг шийдэх шийдлийн тухай тусгасан гэдгээ төсөлд оролцож байгаа залуусын төлөөлөл онцлсан юм а.
За 3 булаг сумын залуучуудын хувьд бол тулгамжийн асуудал бол байгаа. Хамгийн түрүүнд чөлөөт цагаа өнгөрүүлэх одоо талбай нөхцөл боломж тунтаар байна. Гэхдээ боломжийнхаа ярээр энэ одоо цэцэрлэг түрээлэнж гэдэг юм уу тэр урд одоо сакс волейболын одоо тоглоомын талбай гэдэг юм одоо барьж байгуулж байгаа ажлууд бас байгаа. Манай сум болон бусад одоо орон нутагт сумдад тулгамдж байгаа асуудлуудын нэг адил залуучууд маань төгсөөд орон нутагтаа ирж ажиллах ажлын байр байдаггүй. Энэтэй холбоотой бид залуучууд энэ орон нутагтаа юу хийж боловсруулж, юу хийж бүтээж чадах вэ гэдэг талаар энэ хүнсэндээ бас тулгаж одоо асаанаг бий болгож байгаа. Сум орон нутгаар өөрийн онцлогтой байгаа ч гагцгүй үнийг ашиглан сумын хөгжлийг өөрчилж, шинийг хийж бүтээн, шинийг санаачлах тэрхүү залуусын оролцоо хэрэгтэй байгааг нутгийн залуу сонслож байна. Иймд 3 булаг сумын залуус тэрхүү орон зайд манлайлагч байна гэдгээ зорилго болгон ажиллаж байна.